Монгол улсын ойн сан 18.5 саяга буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9%-ийг эзэлдэг бөгөөд энд 210 гаруй жилийн мод сөг ургадаг. Ойн сангийн 75 гаруй хувийг шилмүс болон навчин ой, 24.9%-ийг заган ой эзэлнэ. Модны нийт нөөц нь 1.3 тэрбум шоометр. Ойн болморны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгд гэвдрхээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал амьтад бичил биетнүүдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, мөнгө сэвдгийг тогтоон барих гээд тоолж баршгүй ач тустай. 1 га ой жилд 50-аас 70 тонн шороо, 2 тонн нүүрсрэгчийн хийг өөртөө шингэн хоногт 200 хүний хэрэгцээг хангах хүчил төрөгч ялгаруулж хүний амьдралыг тэтгэж байдаг. Гэтэл ой огтлогчид, сүйтгэгчид, агаараар амьсгалгүй ус уудгүй ороо бутуу бүхнийг хамгаалж, тэтгэгч, ногоон хөрмийг урж тастаад байх чинь сүүлийн 12 жилийн турш ойн түймэр замбраагүй ашиглалтаас болж ойгоор бүрхэгдсэн талбай 289.8 мянган гаагаар хорогдож, түймэрт нэрвэгдэж, дахин сэргэхгүй болсон талбай 1196.8 мянган гаа. Мод бэлтгэж сүйрсэн талбай 124.1 мянган га. Сүйтгэгчдийн гар хорон, нүд харанхуй, сэтгэл ханахгүй. Хариулахгүй мал чон сэглэгддэг шиг харж хандах хайрлах эзэнгүй ой шатан харлжээ. Хорхойд идэгдсэн хуур ашиж хатсан ой эндж тэндж таарлана. Эрэггүй ус эзэнгүй бүхэн задгай, хазгай. Сэтгэл гонсойлгом сэв суусан мод өнгөд орж төр барьжжээ. Эх орны хэрэгцээ, хүний хэрэглээ гэж байлгүй яах вэ? Гэхдээ хэрэглэх ёстой гэд мод болгоно хярах ёс хаа байна? Гал тэрэгний дугуйн түжигнэх чимээг мөнгөний жингэнэх дуугаар солин чихэн дүлийн нүдэн балаа юм шиг хэнэггүй байсан үе саяхан. Нэг вагон 800 шоометр мод багтана. 80-80-аар адсан уртын урт цуваа могой мэтгуулсан урд хил давж байна. Монгол орны ой бүхэлдээ усан хагалбарын ой. Ялангуяа хинти, хангай, хөвсгөлийн уул нуруудын ойтой талбай дэлхийн цэнгэг усны нөөц болох байгаль нуурыг тэжээх сэлэн мөрний усны хагалбарт хамаарагдана. Иймээс Монгол орны ойг хамгаалах нь зөвхөн үндэсний төдийгүй зүүн хойд Азийн бүс нутагт ач холбогдолтой. Манай оронд байдаг дээд ургамлын 70%, хөхтөн амьтдын 65%, шувуудын 70% ойтой нутагт амьдардаг нь ой биологийн ашиг бүрдэл ихтэйг нотолж байгаа юм аа. – 2007 оны ойн тухай хууль нь ойг хамгаалах, эзэмших, нөхөр сэргээх бүх харилцаа уялдааг сайжруулах зорилготой хуулийн шинжилсэн найруулга юм. Дээрх хуулийн дагуу ойг хамгаалах хэрхэн ашиглах асуудлыг улсын хэмжээнд байгаль орчин ногоон хөгжлийн яам, тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэс. Аймгийн хэмжээнд байгаль орчин аялал жуулчлалын газар. Сумын хэмжээнд сумын болон сум дундын ойн анги, ойн нөхөрлүүд менежментийн хариуцсан ажиллахаар заасан байдаг. Монгол улсын хэмжээнд 2012 оны байдлаар 817 ойн нөхөрлөл байгуулагдсан ажиллаж
тодорхой хэмжээний ойн санг гэрээгээр эзэмшээд байна. Дорнод аймгийн Баян улсын цагаан дэв нөхөрлийнхэн Битүүгийн ам хэмээх газрын 4743 га ойг хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр 2010 онд байгуулагдсан хамт олон. Энд ирээд эн чинь юу гэлээ? Хагас сэргийн зохион байгуулалттай салаа юм уу гэж эндүүрэн. Жигдхэн хувцастай жагсаж байж ажлын хуваараа сонсож эгээтэл ёслох нь холгүй эрч хүчтэй эренгийн шаламгаа тэд ажилдаа гарлаа. Гишүүд өөрсдийн эзэмшлийн нэг га газарт 2000 ширхэг нарс модны үрсдэгээ суулгаснаас 73% нь төлжиж сайхан ургаж байна. Манай нөхөрлөл нь 15 мөрхийн 30 гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ байгууллагаас хойш нөхөн сэргээлт одоо байгууллага ургалтын туслах зорилгоор 5 гад цэвэрлэгээ хийсэн, 10 гад мөн ойжуулалт хийсэн. Энэ жил тонн 600 хил боргоцоо төвж түүнийхээ үрийг аваад 16 хил үр аваад 10 хилийн одоо ингээд тариад үйлчлэгээ хийгээд явж байна. Энэ маань 2 жилийн дараа одоо талбайдаа гарна. Манай өвөлд нэгдсэн гишүүд нийлээд шатсан модоор 2 өрхөд орон суус барьж, орон суустай болгосон байшинтай. Одоо энэ жил мөн нэг өрхөд байшин барьж төлөвлөгөөтэй. Одоо тэрийг одоо ихнийхээ шатны шатанд ороод явж байна. Ойн цэвэрлэгээний журмаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцхан сумын Хэдийн цэргийн ангитай 200 м куб түлээний мод нийлүүлэх гэрээ байгуулан бэлтгэн нийлүүлж байна. Цагаан дэвийнхэн өөрсдийн хүчээр харуулын байр барьж, ойн элдв зөрчил, ой хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохиож байна. Байгалаа хайрлаж хамгаалах, нөхөн сэргээхэд нутгийн иргэдтэй хамтран ажиллах нь давуу талтайг эндээс харж болно. Нөхөрлийнхэн ойг хайрлан хамгаалсан жинхэнэ эзэд. Эх орныхон амар тайвныг сахиулж байгаль газар нутгаа хамгаалан Хэдийн цэргийнхэн өдөр шөнөгүй ажилласаар байна. За манай хариуцсан хэсэгт бол байгаль, ой мод хамгаалах, ан амьтнаа хамгаалах, за мөн ан амьтны хөдөлгөөн үйл ажиллагаа, за мөн дээрээс нь энэ түүмрээс өрсөн сэргийлэх ийм үйл ажиллагаанд бол орон нутгийн ард иргэдтэй болон за энэ нөхөрлүүдтэй хамтарч ажилдгийг. За Хинтээ аймгийн онцгой байдлын газар нь дэлхийн байгаль хамгаалах сантай 2008 оноос хойш одоо хүртэл хамтран ажиллаж байна. За үүнтэй холбоотойгоор манайх бол хил дамсан төмрийг унтраах, түүнээс өрсөн сэргийлэх чиглэлээр бол 4 жилийн турш хил дагуу 280 км зурвас байгуулах ажилд бол хамтран ажиллаж байгаа. Шүдэнсний толгой тамхины цог төдийхнөөс жигчий хуруугаар хичээл унтрааж болох тийм өчүүхэн юмнаас сум, аймаг, хил дамжин дүрлзэж өсч томордог ямар ч бодит бит ертөнцийн байхгүй. Гал усны гамшиг хазааргүй, хязгааргүй. Тиймэр Монгол орны ойн экосистем нөхөж баршгүй асар их хохирол учруулж байна. Дархан уул аймаг 70 мянган га ойныхоо 20 мянган га ойг ганцхан жилийн төмөрт шатаасныг 1996-аас 1997 онд 5 сая 73,600 га газар төмөрт нэрвэгдсэнийг бид мартах ёсгүй. Саяхан Дорнод аймагт гарсан төмөрт хүмүүсийн Эрдэнэт аймаг эрсэлцнийг бид мэднэ. Орон нутагт ойгоо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хүн бүр хүчин зүтгэх болжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн зүүн бүсийн салбар нь 2007 онд манай аймагт тэр тусмаа Дорнод аймгийн Баян улсын суманд ажилласнараа энэ сумын байгаль орчны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдлээ. Тухайлх юм бол ойг нөхөн сэргээх тал дээр бол ажил зохион байгуулж иргэдийг тэр тусмаа нөхөрлөл аж ахуйн нэгжийг бол сургаж ойг нөхөн сэргээх үржүүлэх ийм сургалтуудыг олон явуулсан. За энэ сургалтын үр дүнд бол манай суманд бол мод тарьдаггүй одоо нөхөрлөл гэж байхгүй бүх нөхөрлөлүүд одоо мод тарьдаг болсон.
За тэр үтэйхэл эмэгтэйчүүдийн бүлэг иргэд хүртэл одоо хашаандаа одоо ингэж нарс шинсний одоо суулгацыг ургуулж ойжуултанд одоо тарьс суулгас бэлтгэж байгаа нь бол энэ олон улсын байгууллагын том ололтоо гэж үзэж байна. Ойн санд гарч байгаа өөрчлөлт, доройдлыг сааруулах, ойг хамгаалах, ашиглах менежментийг хэрэгжүүлэхэд нутгийн иргэдийн оролцоо чухал байдаг. Иймд мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг тухайн нэгж мэргэжлийн байгууллага нутгийн иргэдийн байгуулсан нөхөрлөлд ойн сан гэрээгээр эзэмшүүлэхийг дэмжих нь зүйтэй юм. Ойн үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага тухайн орон нутагт байнга байдаг бол илүү сайн үр дүнтэй өгөөжтэй юм. Улс хөгжиж, ардчлал гүн зэрэг тусам нийгмийн амьдрал дахь төрийн оролцоо буурч иргэдийн нийгмийн байгууллагуудын гүйцэтгэх оролцоо нэмэгдэнэ. Энэ утгаар нь ойн нөөцийн эзгүйдэл арилж, ойн экосистемийг хамгаалахад ахиц гарна. Сүвний рүү гэтэл сүйдэж мөксөн модод байна. Сүр сүлдэн тэнгэрт заларч, сөхрөн унаж хөсөр твтэн. Онон голын эргийг чимэж, олон жил шууган өсөр чимээнд нь баясаж, нар сар байгалийн жамаар нартыг орхиж зайлуул. Үндэс нь газарт уяатай, үзүүр нь тэнгэрт сойгоостой мод гэдэг амьд амьтаа. Нар ус, агаарын бүрдмэл, надтай, тантай адил мод амьд бодгал.